8 хар гараад тах юм. 5 сарын 30-нд олцгаа. 5 сарын 30-нд. Бод ингээд бичлэгнийхэн дундуур амар олон гинт хит орж ирнэ. Заримыг ингээд ерөөсөө ямар нэгэн тайлбаргүй шууд ингээд залгуулад дэлгэцэн болохоор дундуур нь тайлбар хийх шаардлагатай болохоор одоо ингээд оруулж байна. Сторк тэгээд постэр эдрийн зураг авалтуудын жижиг сажиг тийм бичлэгний жижиг хэсгүүд явна. Хоргон тэгээд хувцастайгаа нүур бодолтойгоо бүтэнтэй нүүддэг тиймэрхүү хэсгүүд тэгээд бэлтгэлийн явцаас байгаа. Тэ сайн аа. Ямар тэнийг юм бэ? Яар тэгэж яриаг болох ш. Өнөөдөр бид хэд амар юу яасан чинь? Юу, Бичлэгийг ямар бичлэг? татаад бичлэг. Ямар бичлэг? Өглөө гүйс юм аа. Өнөөдөр чинь 5 сарын 18-ны өдөр. Тэгээд одоо бид хэд 5 сарын 30-нд тайлан тоглолтоо хийх гээд тэгээд өнөөдөр Stork гэдрийнхаа зураг мөнгийг авахлаад постэр гэдрийнхаа зургийг өнөөдөр авахулна. Бид тэ камерын өмнө ярьж чадахгүй юм. За одоо гоё нэгээл ганцхан хийх байна шүү дээ. Одоо гоё ярьж байна шүү дээ. Арчин тоглохгүй. Ахаа. Яда. Үжиг бол гооцын мэдрэмжийн илэрхийлэл. Арчин зөрөөд байна. За ахаа. Хараа яаж зэрэг явуулах вэ? Хөөе өх юм уу? Юу л тааж шүү дээ. Одоо тэгвэл 500 гар энэ баруун ингээ хойтол. Илэрхийлэл гэдэг үгээ хэлэхдээ хаад ийш явж байгаа. За ахаа. Яда. Бүжиг бол гооцын мэдрэмжийн илэрхийлэл. Харал гараад байна. Хаач дарсан хар байна гэж. Оос нэг гэрэл өгөхгүй байгаа л гэж байгаа. Ойрцуулах сайраа дээр. Тийм ба. Болцоо. За дараа нь. Бүжиг бол гооцын мэдрэмжийн илэрхийлэл. Ханар амар цараматаар ич. За одоо аим шиг юм болов шиг харагдсан. Юу яа? Аим шиг одоо тоглолтоо реклам дээр. Тоглолтоо реклам. 5 сарын 30-нд 5 дуусцгаа. 19-нд дуусцгаа. 17-нд дуусцгаа. Бидгээд одоо бэлтгэлээ хийх гэж байна. Гүүх гэж байна. Маргааш тоглолт болно. Одоо бид нэр гүүх гэж байна. За одоо юу юм те? Одоо ерөнхийдөө хоргоо явчих. За тоглолт 2 цагийн дараа болох чинь сэтгэл ямар байна аа? Мэдгүй амар их юм бодогдож юм. Гэхдээ бас би өөр бол юм уу. Эсвэл хэлэхдээ би бодоод байдаг. Тийм их юм да. 2 цагийн дараа тоглолт болох чинь сэтгэл ямар байна? Юу ч ялах. Bro, what are you talking about, man? Чишгэндээ л харамсаад. Тоглолт 2 цагийн дараа болох чинь сэтгэл ямар байна? Ууртай байна. Ууртай тэгээд бас ууртай байна. Гэтэ зүмэрээ. Look at this guys. Яа, тэ салруулна. Ийм гоё хувцастай. Яг сэнгэрээс гоё байна. Пинк голлоо. Пинк. Чиэдрэ. Мөхөө гойгийн өмсөн. Бай.
Жишээл таныг өмсөн энэ хувцас болохоор уулзсан бүжгийн хувцаагаа одоо ингэж шууд тоглолт маш 7:30 гэхэд хэлсэн. Эхлэлтэй самтлын ахлан насны ангиллаар уулзах гэдэг бүжгээр нээлтэн эхэлж байгаа. Бүх бүжгнүүд манай бүжгийн багш Туяа багшийн маань дэглэсэн бүжгнүүд байгаа. Бүгдээрээ хүмүүсийн надад бичиж өгсөн. Тэгээд би бас өөрөө тайз нартаас бичсэн бүх бичлэгнүүдийг хэсэг хэсгээр нь ингэж яг энэ номеруудаас дахиад зөндөө олон Эрдэнэс хичээл самтлах донд бага насны хүүхдүүдийн тэгээд цэцэрлэг гээд бүх насны хүүхдүүдийн ингээд бүжгнүүд явсан. Тэгээд би зарим нь бас бичиж чадаагүй тэгээ оруулж чадаагүй байгаа. За байгууллагад одоо 1 жил 8 сар. За гайхалтай ингэж энэ тохиолдол төлөвлөж байна. Yes. Алтасны илчил самтлага үнд төмөрж байна. Зохиомжит бие биелэг. How do I love again? How do I trust again? Every night I'm dancing with your ghost. How do I love again?
илчилсэн байна. Бүх 19 номер гараад дууссан шагнал гардуулах үйл ажиллагаа болж байгаа. Бидэд болохоор эрчис амжилтын од гэх шагнал аваад бид та болохоор Монголын хүүхдийн ордны Эрдэм алтан медаль гэдэг шагналаар шагнагдсан байгаа. Тэрийг бүжгэлдэг код явж байгаа. Номин зул За ирчис хамтлагийнхан маань бас амжилтын од шагналаар шагнагдж байгаа биш үү? Ган цэцэг алтан медалаар шагнагджээ. Баяр хүргэцгээе. Монголын хүүхдийн ордны Эрдэм алтан медалаар шагнав Монголын хүүхдийн ордны захирал Цэнгэлмаа 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр их хэм Эрдэм мэдлэг авьяас бол хүний дээд чимээ гэсэн байна. Цанга гүндэгма дашма инхчин гүнжүүгэн номин зул. За эдгээр элит бүжгийнхаа студийг бас төгсөж байгаа ахлах ангийнхандаа манай элит бүжгийн студийн маань үүсгэн байгуулагч бүжгийн багш Туяа маань батламжийг бас гардуулж байгаа юм байна. Батламжийг унш танилцуулъя. Эрхүү батламжаар Үлзий хутгийн дашма элит бүжгийн студид суралцж байх хугацаанд үндэсний болон сонгодог бүжгийн чиглэлээр амжилттай суралцж бүжгийн студийн үүсгэн байгуулагч бүжгийн багш Туяа. Тоглолтынхаа ард гарчаад оройн гэртээ ирээд тэгээд авсан цэцгнүүдээ хүмүүсийн өгсөн бэлгнүүдийг бүгдийг ингээд зэмтэй янзлаад ерөнхийдөө англи тоглолтын хард гарсан байгаа. Маргааш нь болохоор бид нэр бот руу явж бас нэг үйл ажиллагаанд ороод тэгээд нөгөөдөр нь хүүхдийн баяраар бас парад талахад энэ хүртэл миний бичлэгийг дуустал нь үзсэнд баярлаа. Баяртай. За тэгээд энэ хүртэл миний бичлэгийг дуустал тэгээд энэ миний бичлэгийг дуустал нь үзсэнд баярлаа. Баяртай. Энэ дуу яаж байгаа шүү. Сэтгэхгүй юм.